Төмөр зэрэг металлыг өөртөө татдаг бодисыг бид бүхэн соронзон гэж нэрлэдэг. Хоёр соронзон ойртуулгад таталцах эсвэл түлхэлцэх харилцан үйлчлэл илэрдэг. Энэ соронзон харилцан үйлчлэл илэрч байгаа орон зайг соронзон орон гэнэ. Соронзон орон цахилгаан орны адил хүний нүдэнд харагддаггүй, гарт баригддаггүй боловч соронзон зүй гүйдэлтэд дамжуулагч төмөрт өөрчлөх үйлчлэлээр нь илрүүлж болтгоо. Иймд соронзон орн бид бүхнээс хамааралгүй бодиттой оршин байдаг. Соронзон орныг хүчний шугамар нь график аргаар дүрсэлж болдог. За бүгдээрээ соронзон орны хүчний шугам дүрсэлж үзэхийн тулд соронзон дээрээ цагаан цаас тавиад цагаан цаасан дээрээ төмрийн үрц таргааж байрлуулъя. За ингээ байрлуулад үзэх юм бол төмрийн үрцүүд нь ямар нэгэн хэлбэр төрс үзүүлэн байршсан байна. За энэ төмрийн үрц нь ямар хэлбэр юуны тухай хэлбэр төрс үзүүлээд байгаа вэ? Энэ соронзон хүчний шугамын дагуу төмрийн үрцүүд нь байрлаж байна гэсэн үг. За энийг графикаараа дүрсэж үзье. Соронзон хүчний шугамыг графикаар дүрслэхдээ 3-4 баримтлана. Нэгдүгээрт соронзон орны хүчний шугамны чиглэл нь соронзонгийн N туйлаас S туйл руу чиглэсэн байна. Хоёрдугаарт соронзон хүчний шугамнууд нь хоорондоо огтлцохгүй ийм битүү мөрий байдаг. Гуравдугаарт соронзон шугамны мөрийн цэг бүр дээрх энэ цэг дээр шүргэж гэсэн. Цэг бүр дээр шүргэж нь тухайн цэг дээрх соронзон орныг тодорхойлох соронзон индукц векторын чиглэлийг зааж өгдөг. Энэ зураг дээр тэгш өнцөг хэлбэртэй соронзон орны шугамыг дүрсгэж үзүүлсэн байна. За соронзон орны хүчний шугамын чиглэл нь соронзонгийн N туйл. Энэ N туйлаасаа гараад S туйл дээр ирсэн юм битүү мөрийн шугамуд байх бөгөөд энэ мөрийн цэг бүр дээр шүргэж нь соронзоныг тодорхойлох соронзон индукцийн векторын чиглэлийг зааж өгдөг. Соронзонгийн ижил түлхэлцдэг. Соронзонгийн эсрэг төлөвүүд нь таталцдаг. Одоо бүгдээр соронзон орны шугамыг илүү бодиттойгоор туршиж үзье. Энэ туршилтанда олон тооны соронзон зүүнүүд мөн тогтмол соронзон хэрэглэе. Соронзон зүүнүүд за энэ маш их олон тооны соронзон зүү ашиглая. За соронзон зүүнүүд тогтмол соронзон ойртуулахад соронзон харилцан үйлчлэлийн хүчний улмаас соронзон зүүнүүд нь тогтмол соронзны үүсгэж байгаа соронзон орны дагуу байрлаж түүний соронзон орны шугамыг бидэнд дүрсэлж харуулна. За ингээд тахалбартай соронзон орны соронзон шугамыг энэ соронзон зүүнүүд нь дүрсэлж харуулж байна. Одоо энэ туршилтаараа бүгдээрээ өөр хэлбэртэй соронзон ашиглая. За ийм хэлбэртэй соронзон ашиглая. За тэгэхээр соронзон зүүнүүд соронзон ойртуулахад энэ соронзон зүүнүүд нь соронзон орны шугамын дагуу байрлаж энэ соронзоны шугамыг бидэнд дүрсэлж үзүүлж байна. За ингээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.